Тэтгэлэгчээ тэгвэл эрэгтэй хүмүүс шүү дээ анхны сэтгэлээр таалагдахгүй 3 зүйлийг нэглэж. Гэж бодохоо. Аха. За тэгвэл муухай үнэр. За. Муухай үнэр. Хорхотой шүд. За тий шууд хараа шүү. Энийгээр ингээд ингээ хүний шүд. Би ч нэг өөрөө хоогүй шүү дээ. Тэр хүний шүд амар хаардаг. За тэгээд халтар хувцс юм уу? Тэгэл анхны сэтгэлээр нэрээ муухай үнэртэй халтар хувцстай шүдэн ингээд хорхоцсон юм байна тэгээд. Ер нь хуваараа зөв. Чиний миний болохоор за надаас намхан байх. Гэтээ юу юм бэ наа? Нэг амар одоо болцож байгаа залуудын тавьсан шаалга хийлээ таам шүү дээ. За үгүй анхны сэтгэлээр хараад зүгээр нөгөө нэг ямар ч хүн юм шүү дээ. За тийм нэр халтар хувцастай байх. Одоо яг ингээ хүн чинь ямар ч хувцалж бодно шүү дээ. Гэхдээ тэр нь ингээ халтар байх жоохон. Тэнгүүтээ бас нэр үнэр тэнгүүтээ хүсний засалт. Одоо нөгөө нэг тийм амар өөртөө тохироогүй мөнгөөр бодолцсон. Нэг тийм ш. Өөр амар бор мөртлөө шавшар үгүйстэй. Яа. За яг гэхдээ бид хоёр л юу штэ тэгээ яг тийм хүмүүс нөөцөд бид уурлаад. Бор мөртлөө шар устэй залуучууд битээ уурлаад байгаа. Яа. Та нараас таалагддаггүй 3 шин чанарыг коммент сэтгэлтэйгээрээ. Гэсэн чи яг хоёулынх нь 3 шинж чанарыг бичсэн дээ. За яг тийм хоёулыг гэсэн ямар хурцгаар үс гэж юм дээ. Фитнес хийдэг охин гэж хэлж байгаа. Хурцгаар үснээр таалагдахгүй байна. Хурцгаар үртэссэн тэр юм. Би ихтэй үсэд хариулчих уу? Та нар дургуу гэвэл хариулж бол. Та нар дургуу би фитнес хийх болж байна. Лөө би. За.